Гэхдээ бид Монгол улсын бэлчээрийн доройтолыг сайжруулах тал дээр нэлээдгүй ажлыг маш олон жил үр дүнтэй хийж яваа Монгол улсын доктор, дэд профессор Баасан Жалбаа багш маань бид надтай одоо ярилцахад бэлэн болсон байна. За бидний хийж байгаа ажлын тухайд бол одоо хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш судлаачид маань энэ био ундраг компанитай хамтраад одоо дараах судалгааны ажлыг бол Архангай аймгийн Их Тамир суманд одоо хийж гүйцэтгэж 3 жил болж байна. За тэгэхээр энэ маань бол доройтсон хадсан бэлчээрүүдийг одоо энэхүү компани үйлдвэрлэж байгаа энэ биогум гэсэн органик бордоог ашиглаж одоо тордон сайжруулах боломжийг нээж илрүүлж байгаа явдал юм. За тэгэхээр энд маань бол бид хүн бол ийм 3 хэв шинжийн одоо хадсан бэлчээрийг сонгож авсан байгаа доройтсон. За нэг нь бол энэ тамирын голын татмын нугын доройтсон хадсан бэлчээрийг энэ биогум бордоогоор одоо бордсон тийм ээ бордох туршилтыг хийсэн. За нөгөөх нь бол энэ уулын хэрийн доройтсон бэлчээрийг за нөгөөх нь бол уулын одоо ийм нугын одоо доройтсон бэлчээрийг тордон сайжруулах, бордож сайжруулах судалгааны ажлыг хийсэн юм аа. Энэ ажлын маань одоо товчхондоо хэлэх юм бол бид нэг гад бол 10-аас 15 литр одоо тумгаар бодоод ингээд 5 болон 6 дугаар сарууд буюу одоо ургамлын одоо ургалтын ихэнх үед бутлал салаалтын үед энэ бордох ажлыг хийсэн. За энэ маань бол одоо нилээдгүй сайн одоо үр дүн өгсөн байгаа. Тухайлх юм бол татмын нугын одоо бэлчээр маань энэхүү одоо бордож сайжруулахад бол одоо өнгөрсөн одоо 2-оос 3 жилийн хугацаанд бол ийм одоо хадлангийн эдэлбэр болж сайжирсан байгаа. За ингээд бол энэ хадлангийн эдэлбэрээс бол бид нар маань тийм ээ одоо ингээд гаагаас бол 40-оос 50 центнер одоо өвс хадланг хурааж авч байна. За мөн одоо уулын нугын одоо тэр доройтсон газар маань бол бас одоо хадлан авах боломжтой болсон. Одоо 30-аас 40 центнерга өвс одоо хадлан авж байна. За харин уулын хэрийн бэлчээр маань бол энэ хадлагын газар биш тийм ээ. За сайжирсан одоо бэлчээр болоод малчид маань бол түүндээ үйл хаврын улиралд одоо эцэд доройтсон малаа оруулах тийм ээ гэсэн ийм одоо байдлаар ашиглаж байгаа. За тэгэхээр энэ нь бол өмнөх манай судлаачдын бас судалгааны дүнтэй тохирж байгаа. Ер нь бол энэ бордоогоор одоо бордож сайжруулахад бол хамгийн сайн одоо үр нөлөө үзүүлдэг нь бол чигийн хангамж хамгийн сайтай татмын нугын бэлчээр байдаг. За дараа нь бол энэ уулын нугын бэлчээр. За тэгээд бол нугжуу хээр, тэгээд бол энэ уулын одоо хээр, хуурай хээр гэсэн энэ одоо чигийн хангамж одоо дутагдaltaй хуурай одоо хэрийн бэлчээрүүд бол одоо тухайн жилийн цаг үр хур борооны байдлаас хамаарат ингээд бол бордооны нөлөө гардаг гэсэн энэ одоо үр дүнг бол бид нар бас давхар баталсан юм аа. За бас энэс гадна та хэд маань жилд нэг л одоо малчид маань ер нь бол хадлаа авдаг штэ тий. Тэгээд энийг одоо 2 дахин авах боломжтой гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ талаараа бас дэлгэрүүлвэл. За тэгэхээр өнөөдөр бид нэр ингээд хадлан бэлчээр маань одоо доройтлоо гэдэг тийм ээ. Тэгэхээр бол энэ доройтсон одоо хуучин энэ хадлагын газруудыг бол тордон сайжруулад хадлан болгож болж байна тийм ээ. За гэтэл бол хэдий одоо ингэж сайжруулж байгаа ч гэсэн энэ маань бас хангалттай биш юм. Ягаад гэвэл малын одоо энэ тоо толгой бол хит өссөн байгаа тийм ээ. Бэлчээр тэжээлийн дутагдал доройтлыг нөхөхөд бол бид нэр өнөөдөр зайлшгүй одоо нэмэгдэлт хичээлүүдийг одоо хангалттай хэмжээнд орон нутгийнхаа нөхцөлд тухайн одоо орон нутгийн нөөц боломжийг ашиглаж хямд төсөр өртөгтэйгээр бэлтгэж авах явдал их чухал байдаг. Ногоон тэжээлийг тариалахдаа одоо мөн одоо энэ био ундраг компани биогум гэсэн одоо органик бордоо за мөн одоо өвтөг бууцыг боловсруулахдаа бол жигээ ашигт бактерийн бэлтгэлийг ашиглаж ингэж бол бид нэр тариалангийн талбайд тарьсан одоо талбайгаас ч гэсэн за мөн бол өвтөг бууцанд тариалсан талбайгаас ч гэсэн бол ингээд жилд бол нэг үр тариалтын зардлаар тийм ээ үйл ажиллагаагаар 2 ургацыг авж байгаа. За тэр 2 ургац нь бол бас ургацынхаа хэмжээ болон чанараараа бол 2-3 дахин илүү байгаа. Ийм одоо бас сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж байна. Дараа нь бол ингээд 5 сарын сүүлийн 10 хоногтой багтаагаад 2 ургац авахын тулд тийм ээ тариалтыг хийхдээ бол тэр биогум гэсэн одоо мөн одоо ашигт бактеритэй, амин хүчилтэй, эрдэс бодистой энэхүү одоо бактерийн бордоогоороо бол зөвхөн үрийг сэргийж байгаа. Үрийг сэргээхэд бол ерөөсөө 1 тонн өрөнд бол 4 литр үр
40 мянган төгрөгийн үнэтэй ийм бордоогоор бид нэр бол тийм ээ 1 тонн үр штэ. Тэгэхэд бол нэг одоо үлжөө хаваржаанд бол тийм ээ нэг гаа газар ч одоо өтөг бууцыг ингээ хашсан байна гэж бараг байхгүй байгаа штэ тийм ээ. Тэгэхээр бол дунджаар ойролцоогоор тийм нэг 0.1-ээс 0.1 одоо 3 4 га газар л байгаа малчны үлжээ хаваржааны өтөг бууц нь. Тэгэхээр бол тэр бол үрийн идэвхийг сэргийж байгаа тарихаас өмнө яг өмөр. Ерөөсөө ингээл болоо. Энэ одоо ашигт бактери бордооны хэрэглээ. Тэгээд бол эхний ургацыг бид нэр 8 сарын одоо эхний 5 хоног дотор хадаж авч байгаа тийм ээ. За эхний ургацыг бид нэр даршилна. За дараагийн тэгээд бол ингээд хадчаад ерөөсөө ямар нэгэн одоо бордолт, тордолт тийм ээ тарилт үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахгүйгээр ингээд одоо хашаатай нь орхино. За ингэхэд бол тэр одоо үлдсэн тэр иш тийм ээ навч найзуураас бол дахин бол хинзлэн ургалж явагдаад ингээд бол дараагийн ургацыг бид нэр 9 сарын сүүлийн 10 хоногт хадаж хурааж авч байгаа. Ингээд бол одоо бид нэр одоо жирийн одоо тарилтын үед бол нэг одоо ургац тийм ээ авж байгаа. Энэ тарилтын үед бол нэг 70-80 центнерийг гаагаас одоо ногоон ургацыг авж байгаа бол за ингэж тарилахад бол бид нэр багада 2-3 дахин илүү ургацыг аваад байгаа. Ийм одоо сайн туршлага байгаамаа. За одоо ногоо масаа нэлээ үйлдвэрлээд авлаа. Сайн одоо ногоон тэжээлэх хэмжээгээр авлаа. Түрүүн таны ярианд ч гарч ийн те даршилдаг гэж те. Тэгэхээр энэ дарш гэдэг бол бас малд маш өндөр уургийн агуулмжтай, ашиг шимттэй бодисууд ихтэй ийм одоо зүйл болоод байгаа. Тэгэхээр энэ талаараа бас та энийг бас яг оюутнуудтай нийлээд нэлээд бодит амьдралууд хүлээд бас олон газар туршлага хуваалцаад ингээд явсан үний хувьд. За тэгэхээр ер нь бол энэ дарш гэдэг тэжээл маань дэлхийн нийтэд бол ерөөсөө бэлтгэж байгаа тэжээлээс номер 1 тэжээл гэж үздэг. Малын тэжээлийн одоо ухаанд. За энэ яагаад ингэдэг вэ гэх юм бол одоо хуурай тэжээлүүдийн шингэц бол ингээд нэг 50-аас 60% тай тийм ээ дээд тал нь байдаг бол даршны шингэц маань бол 80-аас 90% хүрж байгаа. За өөрөөр хэлэх юм бол одоо энэ үл хаврын эцэд доройтсон малд бол ингээд шүлтэй хоол тийм ээ сайхан одоо шин махтай ногоотой шүлтэй хоол байна л гэж өгж гинэ л гэж ойлгож байна бид нэр. Яг нь уургийн хувьд бол тухайн түүхийн эд маань тийм ээ ямар уургатай байна. Тэрнээсээ л хамаарж байгаа. Тийм ээ. Тухайлбал одоо бид нэр халгаагаар хийлээ гэхэд бол халгаа маань өөрөө 9-10% уургатай ургамал байгаа. Тийм ээ маш олон одоо төрлийн одоо ялангуяа А, С, Е, К витаминаар их баялаг гэж үздэг тийм ээ судалгааны дүнгээр бол нотлогдсон байдаг. За тэгэхээр ийм ургамал. За энэ одоо ургамлаар бол одоо бид нэр дарш хийлээ гэхэд 9-10% уургатай. Тийм ээ тэр уургийн одоо шимт бодисууд болон витамины агуулмжууд бол алдагддаггүй гэсэн үг. Даршлахын одоо хамгийн гол одоо ач холбогдол нь бол бусад тэжээлүүдийг бид нэр одоо ингээ хадгалж хураах, хатаах тийм ээ энэ явцад бол тодорхой хэмжээгээр шимт бодис витамин одоо алдагдал гардаг бол даршлах явцад бол тийм алдагдал гарахгүй гийн зэрэгцээгээр харин болоод эргээд бол шингэцэн сайжирдаг. Тийм ээ. Ийм одоо ач холбогдолтой байдаг учраас бид нар бол өнөөдөр энэ одоо дарш гэдэг тэжээлийг одоо маш одоо сайн ихээр ариун ихээр болоод бэлтгэж авч тийм ээ малчтад түгээн дэлгэрүүлж ингэж бол одоо энэ өвөл хаврын хүүтний удирдалд бол малаа тэжээхэд ашиглах нь бол их одоо ач холбогдолтой байдаг юм аа, хэрэгтэй байдаг юм аа, ач тустай байдаг юм аа гэж үзэж байгаамаа. Өөрөх бүр өөрсдөө одоо даршаа бэлдээс орчвол тэр шиг сайн юу ах вэ? Малд нөгөө хамгийн одоо дуртай юм хийгээд өгч чинь гэсэн үг тийм. Тэгээ үйл ас өнтөө сайхан орох, малаа хорогдуулахгүй байх бас нэг том эзэн хүний хийж байгаа том хөдөлмөр юм болов тийм зүтгэл юм болов. За хариуцлага бас хэрэгтэй байх тийм. Тэгэхээр малчт маань өөрсдөө даршаа бэлтгэхийн тулд бас танаас их зөвлөгөө авдаг бах. Тэгээд харахнаа даршлах маш олон төрлийн аргууд байгаад байна л да. Тэгээд зарим нь одоо давсаар ухаад тэндээ хийж байна. Таны одоо аргыг харж байхад бас арай өөр технологиос яваад байна да гэж харагдаад байна. За тэгэхээр бол ер нь одоо яг жинхэнэ одоо дэлхийн нийтэд бол дарш гэж нэрлэгддэг тэжээл бол энэ сүн хүчлийн бактерийн өсөлт үржилтийг нэмэгдүүлээд ингээд бол сүүний хүчлийг одоо бий болгоод тэр сүүний хүчил тэжээлийг одоо дарж боловсруулж байгаа ийм арга байгаа. Одоо бид нар яагаад энийг шинэ технологи гэж хэлж байгаа болох вэ гэхээр тийм ээ одоо ерөөсөө энэ ургамалд маань бол тэр тухайн тийм ээ
сүүн хүчлийн бактерийн өсөлт үржилтийг бий болгох хэмжээний чихэр шаардлагатай байгаад байдаг. Тэгэхээр бид нэр одоо энэ халгайч гэдэг юм уу те хяагч гэдэг юм уу захилдагч гэдэг юм уу энэ одоо бэлчээрийн энэ ургамлууд тийм үү эднэр майнууд бид нэр даршилж байна гэж ярьж байгаа нь тэр чихэр сахар цардуулыг бидний хольж өгöd байгаа юм. Тийм. Үлдсэн өмнөх жилийн хамгийн хямд өртгөөрөл бэлтгэх гээд байгаа юм. Тэгэхээр одоо өмнөх жил бол одоо малчтад үлдсэн байдаг юм уу те хивэг будаа овиос юу гэдгийг эднэрийг хийж болно. За одоо ингээд яг дарш маань бол яаж юм хэр энэ орон нутагт ургаж байгаа тийм ээ хамгийн олдоц ихтэй луйл шарилж одоо хяаг тийм ээ захилдаг халгай гэл энэ одоо хөл газрын ургамлууд гэж одоо бид нар ихэнх нь нэрлэдэг. Энэ ургамлуудыг ашиглаад бид нар ингээд 7 сараас эхлээд хийж болно энэ даршиг тийм ээ. А тэгтэл бол энэ 7-8 сард чинь тэгээд бол 9 сарыг дуустал хийж болно. За тэгээд үргэлжлээд нөгөө ногоон дижэл модны навч шилмүс гэд гараад ирнэ. Ингээд одоо хүнсний ногооны хаягдл навч бас бүгдээр ингээд болж байгаа. Тэгэхээр бол ингээд тийм ээ энэ эдгээр одоо даршиг ингэж одоо хийж авснараа бол бид нэг ингээд тасралтгүй энэ дулааныхаа удирал тийм ээ тижил ихээ нөөцийг хамгийн хямд аргаар ингээд бэлтгээд авчиж байгаа. Тэгэхээр бол байгалийн хадланг бол ингээд хадлагаар нь л өг. За байгалийн хадлагынхаа хажуугаар ногоон тижилээ өвтөг бууцандаа тариад 2 ургацаа аваад тийм ээ тэрнийхээ эхний ургацыг дарш болго дараагийн ургацыг бол та нар одоо бас өвсөндөө хурааж болно тийм үү? Ногоон тижилээ өвс болгоод даршилтж болно хүсвэл. За харин бол энэ одоо 7 сараас эхлээд ингээд одоо сагсайтал ургацдаг энэ хөл газрын ургамлууд халгаал шарилжаа бол даршлаад аваа гэж. Тэгээд бол нөгөө зөвхөн өвөл гэхгүй энэ дарш чинь нөгөө хавар их сайн байгаа. Мал төлөж байгаа үед. Малд ингээд маш их сүү шим оруулдаг. Учираас нөгөө одоо ч нь бол нөгөө бас хавар чинь хамгийн ингээд бэлчээр тижээлийн доройтолтой үе эхэлж байгаа тийм ээ. Гэтэл нөгөө малын хээл хүндэрдэг, мал төлөлдөг жилбгүү төлөлнө гэдэг юм бол маш түгээмэл болсон. А тэгвэл яг энэ даршиг тэр одоо төлсөн малд төлөх гэж байгаа малд ухтуулан тийжих болсон тийм ээ. Ингээд өгөхөд бол тэр одоо сүү шим маш сайн ордог. Ийм сайн талтай тийжэл байгаамаа. За баярлалаа танд. Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.